Шинжлэлийн засгийн газраас бизнесийг дэмжсэн татврын 2 дахь үе шатны шинжилэл хийх зорилтын хүрээнд уул уурхай ашигт малтмал нефтийн бүтээгдэхүүн импорт, газрын тосны экспорт, үнэн холбооны операторын үйлчилгээ, согтууруулганда тамхи банк санхүүг зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуй нэгжид төсөвт төлсөн аж ахуй нэгжийн орлогын албан татврын 90%-ийг буцаан олгоход тогтлоо. Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод усан худалдаа эдийн засаг шинжлэх ухаан техник соёлын хамтын ажиллагааны Монгол Казахстаны засгийн газар хоорондын комиссийн 6 дугаар хуралдааны дүнг сайшааж уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд тус комиссийн Монгол хэсгийн дарга Эрдэнэт засгийн газрын хуралдааны зүгээс даалгалаа. Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар нийт 48 барилга барихаас 36 барилгын суурийг зуртгаж 10 барилгын зойрын давхрыг зутгажээ. Уг барилга баригдсанаар 2000 ширхэг майлын орон сууц ашиглалтанд орж мөн 240 хүүхдийн төрийн цэцэрлэг 940 хүүхдийн багтаамжтай 2 сургууль баригдах юм а. Ингэхдээ эх 10 дугаар сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын хурлын 2014 оны намрын ээлж чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ 7 хоногт буюу 7 дугаар сарын 1-нд Улсын хурлын хаврын чуулганыг хаах юм байна. Дулааны цахилгаан станц 4 төрийн өмчт хувьцаат компанийн засварын ажил хийхээр тэг зогсолт хийж байгаатай холбогдуулан нийслэлийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээнд 3-4 цагийн хугацаатай хэсэгжилсэн хязгаарлалт ээлжлэн хийж гисэн байна. Дулааны 4-р цахилгаан станцт хийж байгаа томоохон засварын өчигдөр 19 цаг дуусгаж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг хэвэн болгоно гэж диспетчерийн үндэсний төвөөс мэдээллээ. Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан болж Хөвсгөл аймгийн Досон Цэнгэл сумын харьяат Хилчин спорт хороо хөвсгөлийн хүчтэн дэвжээ Монс группийн бүх улсын харьцах содномдорч төрүүлж Төв аймгийн Баян хангай сумын харьяат Хилчин спорт хороо Дүнжин гарав дэвжээний бүх улсын зан Батман хүзөөрлөө. Их шүүгийн дөрөв Өвөр хангай аймгийн Баруун Баян улаан сумын харьяат Их Монголын хүчтэн дэвжээ Апу компанийн бүх улсын арслан gaавыг Увс аймгийн Улаангом сумын харьяат Увс нуур дэвжээний бүх улсын арцах бат орчих нар шалгарсан байна. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад иргэдэн визгүй зорчих 42 орны жагсаалтыг засгийн газрын тогтоолоор батлаж 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлэв байна. Энэхүү шийдвэрийн дагуу жагсаалтад дурдсан орны иргэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол улсад аялал жуулчлал бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих юм байна.